Би уг сурангаа ажил хий гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ би ажил хийж чадах болов. Та тэр тал дээр санаа зовлтгүй маань Nebline зүгээс болохоор яадаг вэ гэхээр тэнд очиод ажлын байрыг чинь танд тохируулаад олоод өгдөг байхгүй. Тэгэхээр та санаа зовлтгүй явчаад ирэхэд л болно. Их чинь яг үнэ л хэлээ. Говийн юм байхгүй юу? Цоноо би бол яах вэ? Юу манайх ер нь бол явсан одоо энэ хүмүүстэй жил 3 сар ингэ тэнд байхад нь байн холбоотой байгаад кэрлээд явчихдаг байхгүй юу? Гэхдээ юу гэсэн юм би аав ээжээсээ холдоо Япон явъя гэх тэгэнгүүт байн хараг хяналттай байх юм уу? Юу тэгж хараа юм л тийшээ нэг манайх танд тусламж хэрэгтэй болох юм бол ер нь бол холбогддог л гэсэн үг. Тий. Тийм үү. Дотор байранда шүн унтчихсан чинь. Сүнсрээд хаалга төгшөд байвал яах вэ? Зүгээр тийм байхгүй. Уу амар сүнстэйгээ яриад идэм биш үү? Гайг бах тий. За. Виз гарчих юм бол одоо явхаас өөр аргагүй шүү дээ тий. Сайн байна. Та ч сая 3 хүний өмнө орж ирсэн гэдэг. Тэгсэн л дээр ахиж орж ирсэн суухгүй болохгүй санагтаад түүх нь визийг гарах болов. За, ерөнхийдөө манайх үйлчлүүлэгч нартаа 100% баталгаа өгж байгаа. Яагаад ингэж аав гэх юм бол цаад Японы иммиграшнээс бид нар таны визийг мэдүүлж байгаа учраас 100% баталгаа өгж байгаа гэсэн үг. За, та одоо виз гарахгүй байж магадгүй гэдээ айгаад байна шүү дээ. За, хэрвээ муугаар бодоод таны виз гарахгүй байлаа гэж бодоход визний чинь одоо хураамжийг танд бүрэн хуцаагаад өгнө гэсэн үг. Яа, гарахгүй байх магадaltaй байна тий. Хэрвээ виз гарахгүй бол яана дүн. Энд нэг бол бартендер бариста эдэр сураад тэгээд чөлөө цагаараа DJ хийгээд инфлюенсер амьдрт юм л яа гэм л хичээ. Одоо тэр таны асуудал гэхдээ ерөнхийдөө манайхаас 100% баталгаа өгж байгаа болохоор та хүлээж иж болно гэсэн үг. Одоо хүлээх л үлдлээ л гэсэн үг. Юу яаж гаргачмаар л танах хүмүүс нь 100% баталгаа өгдөг. Түүнтэй 200% баталгаа өгчдөг гооч. Хүмүүстэй адилхан өгч тийм үү? За та хүлээж байгаарай. Манайх аль болох таны визийг хурдан гаргахыг бодно. За. Түүний айдуу виз мэдүүлээд нэг хариу нэртлийг гадаа хүлээж ийцээ. Виз батлаа уг нь нэлээд хэд хоног болно шүү дээ. Та гэртээ хараад хүлээж авахгүй. Тий юу. За гарах бах тий. Амны хэлгээд тий. Зүгээр явбал зөвлөсөн юм байна. Бано Nebline сонсож байна. Байна уу чи би нэг виз өгсөн нөө ирээд байна. Миний виз гарах юм болов? За танд 7 хоногийн дараа хариу илнэ. Одоо Японы иммиграшнээс хариу ирэхийг хүлээж байна. 7 хоног. Үгүй одхон мэдээ чи би нисгрүү очив. Хоёлаа хариугаа сонсох юм одоо нисэг рүү явж болохгүй шүү дээ. Зүгээр би нисгэр очив. За. Соног чинь их виз гарцсан уу? Юу та тэмдэлтэй таа зовлох. Манай Япон явахаас өмнө энд байхад нь очиод байр тий тосох хүн тэгээд очиод байр хувцсны дугаар гээд бүх юм энд байхад цуцуулаад өгчин. Та бас хүүхдээ явуулахдаа санаа зовлохгүй таны хүүхдийг хүний газар хөлөө олоход нь бид туслах болно. Бид чинь Nebline шүү дээ. Угаасаа их чинь гарцсан гэж бодож байна. Их чинь Японд очиод юу хийд юм блэ? Сакура мод үзэн. Сума үзэн. Сума гэсэн танах чинь асан хариныг хажууд юм биш үү тий? Их чинь очиод өөр дөрий. Характер хийж үзнэ. Гүцтэй. Японд чинь дасраад унчхаар тойрол дуусдаг юм шиг юм лээ шүү дээ тий. Тэгдвэ яг соёлтой ард юм уу? Тэгэхээр их чинь цангахгүй л гэсэн үг байхгүй. Японд очиод метрон дотроо агсан тавьж үзнэ. Амар соёлтой хүмүүс байдаг гэсэн шүү дээ тий. Таад очиод үссэн юм ааж болно. Гэтэ явахаас чинь өмнө ямар ч тэнд очиод хэмээн чинь манахаас хариуцна гэсэн үг. Баярлалаа та гараарай. Санаа зовхгүй байна. Угаасаа их чинь санаагаар холбогдуулж байгаа. Дээрэс нь их чинь өөрөө тийм дээд тэнгэрийн заяатай хүн байхгүй юу? Тэгээ угаасаа яахчгүй заяа. Тэр яах вэ? Очиод өөр юу их вэ? Өөр юу хийж болох вэ? Их чинь очиод нутгаа санах бах та. Нутгаа санахаараа их чинь энэ төгсөл та. Биш юм даа. Тэгээ их чинь сайн явчихад ирээ. Заяа угаасаа виз гарсан гэдэгт итгэлтэй байна. Сайн сууж гараа минь дөө. Баяртай. Nebline сургалт зуулчлалын төв.